Монгол улсын Улаанбаатар хотын хэмжээнд Ахмад наснуудын улсын асрамжийн газар нэг л байдаг. Энэ бол Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах миний ард харагдаж байгаа Ахмад наснуудын үндэсний төв юм. За тухайн байгууллагт бол асран хамгаалуулах гэр бүлийн гишүүнгүй болсон Ахмад наснууд тэтгэвэр болон халамжийн 30%-ийг өгч халамжлуулгаа. За Ахмад насны үндэсний төв нийт 250 хүний багтаамжтай бөгөөд сүүлийн үед ачаалал ихэлсэн тул Ахмад наснуудыг хүлээн авах боломжгүйд хүрчээ. Одоо манайх бол байнгын асаргаатай өмгөр авч бол үнэхээр ячил дийлэхгүй. Зүгээр бие даах чадвартай өмнө хэсэг л чөлөөт авч байгаа. Тийм манай нийт үйлчлүүлж байгаа 200 гаруй хүний нэг 70 орчим хувь нь бол эрэгтэй, 30% нь эмэгтэй гэсэн тийм статистик тоо гардаг. Энэ бол бас манай эрэгтэйчүүд нэгдүгээр энэ шилжилтийн үед бас амьдрал бас хүндэцүү байсан. Хоёрдугаар бас наригт дарсны асуудлаас болж нэлээ аргаар нөрхөгддөг юм болов гэж би боддог шүү дээ. Нэрэлт бол байгаа. Энэ бол бас нэг хувийн төлөвлөрөө төлөөд бас юу гэдгийг одоо аавыгаа ээжигээ үлдээчихэд нэг ганц 2 сар сургууль соёлоо дээшлүүлэх тийм ээ. Тиймэрхүү гадагшаа дутагшаа явах юм дээр бас аав ээж нь гаштай ганцаараа үлдэх асуудал үүдэг. Энэ дээр бас нэг тодорхой боломжийн хэдэн төгрөгийн төлөөд ингээд аав ээжигээ харуулад буцаж ирээд ингээд авах юм хөвлөрт үйлчлэгэнүүд бол байхад бол зүгээр юм л гэж. Энэ сэтгцийн өөрчлөлтөө иргэдийн ийм асрамжийн газрыг бол одоо хамгийн түрүүнд ер нь байгуулах шаардлагатай байдаг. Энэ ягаад гэвэл зүгээр юм эрүүл хүмүүстэй ингээд бас сэтгцийн өөрчлөлтөө хүмүүс ингээд цуг байхад бас нэгнийхээ үйлдэл нөгөө нэгнийхээ эрхийг зөрчих гэж байна тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар бол бас сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв юм уу тэрний харьяанд бас нэг сэтгцийн өөрчлөлтөө үүсэн асрамжийн газрыг бол бас барих нь чухал. Ахмад насны үндэсний төв 1924 онд үүсгэн байгуулагдаж 100 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нэг өрөөнд 2 Ахмад настан байршдаг байна. Орчны тухайд Ахмад наснуудад зориулсан үнэгүй массажны сандал, бүжгийн танхим, номын сан, шашны өрөөтэй. Түүнчлэн Ахмад наснууд хүсвэл сумын төв орж дэлгүүр хийсэж болтгоос гадна зарим нь сонирхлоороо гар урлал хийж хатамгал ойж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байна. За эмээ юу хийж байгаа та? Хөө их чинь сэгтгэн амал хийдэн. Ааха. Тий. Хинээр хүүхдэд өгтөрөлтэй юм хүүхдийн тоглоомын пony нэмэр наач. Энэ багыг бол одоо юу гэдэг. Хаяад нэг нөгөө материалгүй болцсон үедээ тагнагсхийн тулдгийн материал ирэхээр бол томыг хийвэл арай гоё харагдаж байгаа. Саяхан хүртэл би нэг 5 хоногийн дотор нэг цамбгаар уул байгалийн зураг шигтгэхэд одоо өрөөндө тавьсан байгаа. Метр хөрийн хэмжээтэй, өргөнийн 50 хэмжээтэй цамбгаар уул. Би 13 оноос хойш ганцаараа амьдэрсэн. 2013 оноос хойш. 2013 оноос хойш 24 он хүртэл байр түрээслэл тэг байранд амьдарчээсэн. Тэгээд дараа нь Тэрезэх гэдэг асрамжийн газар жоохон биеийн тэнхимүүдад очиад тэнд очиад дэмжлэгийн энэ хийлгээд гайгуулаад тэгээд эндэлсэн. Энэ дээрээ одоо яг 8 сар гаруй болж. Ахмад наснууд өөрсдөө хийсэн гар урлалын бүтээгдэхүүний материалаа тэтгэврээрээ худалдаа авч хийдэг. Тэгээд хийсэн бүтээлээ ихэнхдээ гаднаас ирсэн зочдод бэлэглэж заримдаа зардаг. Гэхдээ зарах нь ховор. Учир нь Ахмад насны үндэсний төв аймагт байрладаг тул хот руу бүтээлээ хүргэхэд хүндрэлтэй байдаг байна. Энэ мэтчлэн олон Ахмад наснууд тус төвд уйдалгүй нийгмийн харилцаанд орч амьдарч чаддаг. Бүр зарим нь энэ төвд танилцаад ханилан сууж нэг өрөөнд хамтдаа цайгаан хуваан уудаг болжээ. 10 сар түрэл одоо цайнилцаад хоёулаа хороо суусан да тэр хаа. Энэ жилд 10 гаруй жил болсон баха. Би 19 онд ирсэн. Улаанбаатар хотын юуны Баянзүрх дүүргийн хаяа 8 дахь хороонд байж байгаа орж ирсэн. Цөмөрдмөөс цэцүүр гарсан. Одоо 86 хүрэхэд гээд. Цэцүүрийнхээ 30% нөгөөд бусан дандаа гардаар ирнэ. Тэгээ яхаа өөрөөр одоо одоо магшил байж юм уу нэг бол хэрнээс янз бүрийн байж юм уу тиймэрхүү. Тэгээд энэ байгууллага дээр
бүх юм би энэ өөрөө тогтчихсон ерөөс. Энэ одоо араадаа энэ хөргөө мөрөө цаасарч манад байхгүй. Энэ хотын үед энэ нэг наран цуудаас авсан энэ карако энэ цоо 280 дуутай. Хоёр юу тань хэрвэнтэй зуулан Хувийн болон сүмийн зориулалттай Ахмад насны асрамжийн газар Улаанбаатар хотын хэмжээнд 4 байдаг байна. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ихэнхдээ ачаалал ихтэй байдаг. Ялангуяа хүдний улирал эхлэхэд ачаалал дагаад ихсдэг байна. Монголчууд бол гэр бүлсэг Ахмад наснуудаа залуус нь инэрч хамтдаа амьдардаг уламжлалтай арт түмээ. Гэвч цаг хугацаа өөрчлөгдөж хөгжил дэвшил глобалчлалт хэлхийн хэрээр Ахмадын асрамжийн газар илүү эрэлт хэрэгцээтэй болж байна. Үүний нэгэн жишээ бол Ахмад насны үндэсний төвд ачаалал ихсэж хүнд хэвтрийн өвчтөй ахмадуудыг хүлээн авах боломжгүй болсон асуудал юм а.